Эртний Монгол нутагт эрхчлөөний нар мандсаар 50 дахь жилийнхэн өглөөтэй золголоо. Эх орны минь зүрх болсон Улаанбаатар хот Жанжин Сүхбаатарын нэрмжих талбай төгөд мөнхнээр дүүрчээ. Өглөөний 10 цаг болоход Бонгон тэндрийн зүг олны хараа чиглэж манай нам засгийн удирдагч ардын өвсглийн 50 жилийн ойн зочид төлөөлөгчд баяран эзэллээ. Улаанбаатарын гарнизоны цэргийн парадын командлагч ардын армийн Жанжин шатавын дарга дэслэгч генерал Яндон бүгд наримдах Монгол Ард улсын батлан хамгаалах яамны сайд армийн генерал Дорж рапорт өгч армийн дайстын жигсаалын өмнөр явж мэдчиллээ. Ардын өвсглийн яруулдар 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Ардын өвсгөл намын төвхрөө ардын их хурлын дэргүүлэгчид сайд нарын зөвлөлийн өмнөөс түүний даалгавраар бүгд наримдах Монгол Ард улсын батлан хамгаалах яамны сайд армийн генерал Дорж Монголын ард түмэнд их баярын мэндчилгээ дэвшүүллээ. Эх орон ард түмнийхэн тусгаар тогтнол аз жаргалын төлөө тэмцэлд мөнхийн гавьяа байгуулсан манай яруулдар ардын армийн түүхэн замлыг харуулсан жагсаалаар ардын армийн парад эхэллээ. Алтан манжилгад тугаан өндөр төрөгсөн манай ардын армийн дайчид бол эх орон ард түмэндэн хязгааргүй нинч хайртай төрлөх нутгийн харин төрөнгөлөгчдөөс баатарлагаар хамгаалж мөнхөд дуурсагдах ялалт байгуулсан шигээр энгцгийн хөдөлмөрт амжилт бүтээлэн өндрүүлэн улс төр баялдааны бэлтгэлийн байнга дэвшлүүлж орчин цагийн цэргэн эрдэмд шамдан суралцж байдаг юм. Ардын өвсглийн 50 жилийн ойн их баярын наадамд хүчит 512 их барилсны дотор үндэсний спортын ууган гавьяат маастер даяар дурсагдах далай дайн дархан авраг төвдөн дорж дархан авраг мөнх бат суур дамдин дайн авраг чимэд очир авраг цэвэн аравдан цэрэм баян мөнх бээж нарын алдар цуутангууд байна. Өнөө жилийн наадамд ардын засгийн 10 аваргаас 9 арслан заанууд 20 гаруй, улсын начин 30 гаруй, аймаг цэргийн цолтон 100 гаруй барилдаж хүчийг үлдснээс шөвгийн дэрвт аварга баян мөнх цэрэн заан давгсрын начин айдав нар үлдэж залуу аваргууд ам охтуулан архилаа. Ардын өвсглийн алдартай ойгоор манай эрхчлөөд хоршоолсон малчид нэгдэл нийгмийнхэн хурдан хөлгүүдийг сойж шандас шүрмсийн шалгарууллаа. Улсын их наадам 6 насны 2000 шигм хурдан хөлөг уралданы дотор их нас нь нийгмийн зээл, шүтлэнд нийгмийн загал, дааганд нийгмийн хул гэх мэтийн нэгдэлч олны алдар нарыг зур ятуулсан хурдан хөлгүүд олон байна.
Наадамчин олны бахархал болсон их насны 525 мөр уралдсны мандайд Төвэнгийн Ухтаалын сангийн аж ахуйн малчин Сиянямбугийн хонгор зээрдмэр төрүүлэн ирлээ. Их насны мордын уралдааныг манай намдасгийн өдрөдөгчд баяр наадмын зочид төлөөлөгчд үзэж сонирхолоо. Одоо бүхний анхаарал төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүг хандлаа. Энд шандас сайд хурдан хөлгийн цолыг дуудаж төрөө түмнийхний малар эрдэн толгойд алтан мөнгөн медаль зүүж өгнө. Бохин барилдаанаас арга ухаан хүч чадлаараа шалгаран үлдсэн хоёр бүх авраг баян мөнгө цэрэн нар их наадмын үзүүр түрүүг болоолдлаа. Ингээд ёстой өдрөөсөн Усаймын харьяат улсын багшийн дээд сургуулийн бүх хорлоогийн баян мөнгөд бүгд наримдах Монголоор улсын дархан авраг цолоо 8 давж үзүүлсэн болгон аймгийн харьяат харшуул нийгмийн бүх сэрэтрийн зэрэнд бүгд наримдах Монголоор улсын даян авраг цол хүртээж их наадмын алтан мөнгөн медалийг ардын их хурлын тэргүүлэгтийн дарга самбуугаар гардууллаа. Өсвөрийн 32 багчуудаас 17 дугаар сургуулийн сурагч Болдбаатар төрүүлж улсын шандас цол 20 дугаар сургуулийн сурагч Гэгээсхэн үзүүрлэж улсын харцаг цолоор шагнагдсны дээр Хурдан морины айргийн тавын хүүхдүүд мэрэгэн харваачд алтан мөнгө хүрэл медалаар энгэрэ медалгаж цэнгэлийн мандаа гэдэлээ. Ингэж ардын хувьсгалын 50 жилийн оюнгх баяр наадам манай орны хөтөлмөрчдөөс дайч мандаа Монгол ардын хувьсгал намынхан удирдлагын дор эх орныхон аж ахуй соёлыг улам өгжүүлж социализмын бүрэн төгс ялалтанд итгэл дүүрэн байгаагийн яруу жишээлж өнгөрлөө. Монголын ард түмэн ялалтан жилтэн агас 100 жилийнхэн босгыг алхаж гэрэл тэрээдүй коммунизм төрөх дараагийн 50 жилдээ инхүү орлоо.